За энэ байнгын оруудуудаар угаасаа яг энэ төсвийн гүйцэтгэл явж байгаа. Тэгээд үндсэндээ бол одоо энэ улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлангаас харах юм бол хөрөнгө оруулалтын зардлын одоо 2,8 гаруй төгрөгийг за энэ дотор нь барилга байгууламж, аймаг нийслэлийн дэд бүтцийн төслүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжлэг, тэр хүнсний хувьсгал гэх мэт цагаалт гэд олон одоо энэ зарлууд бол орсон байгаа. Тэгээ энэ зарцуулгүй үлдээж байгаа олон хөтөлбөрүүд батлагдсан төсвийнхөө дөнгөж 30-аас 50% одоо хэрэгжүүлсэн байгаа. За энэ дээр бас ер нь яагаад ийм гүйцэтгэлтэй гарч байгаа талаар бас энэ гишүүдэд сангийн ам хариулаад өгчөөрэй. Тэгсэн мөртлөө энэ үр дүнгийн гүйцэтгэлийг дандаа 100%-аар тавьсан байгаа юм. Гүйцэтгэл нь өөрөө хангалттай биш, он дамнсан, яг бодиттой одоо зарцуулт хийгдээгүй маш олон зарлууд байгаа. Тэгээд ингээд тавиад өгсөн байгаа. За тэгээд эндээс би бас нэг зүйл асуух гэдэг энэ урсгал зардал одоо үндсэндээ урсгал зардал дотор энийг тодорхой бас бараа үйлчилгээний 3.9 их 80 төгрөгийн зардлыг хамгийн том 20 ийм одоо төрлийг нь одоо бас нэг хэлж өгөөч. Яг энэ 3.9 их 80 төгрөгийн зардал дотроо яг хэмнэлт хийх боломжтой ямар төрлийн үйл ажиллагаанууд одоо энэ хамгийн их зардалтай байгаад байгаа юм бэ. За тэгээд энэ орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт 25 онд улсын хэмжээнд хэдэн яг орон нутгийн хөгжлийн сангийн төсөл огт хэрэгжээгүй хэдэн онд амжиж байгаа вэ гэдгийг бас хэлээд өгөөч. Энэ төслийг хэрэгжүүлэх ер нь бэлтгэл ажлыг хангахдахгүйгээр төсөвд оруулсан хариуцлагыг ер нь хэнд тооцох юм бэ? Ямар асуудал одоо энэ дээр одоо нэг тодорхой хариулт хэлж өгөөч. За дээрэс нь яг энэ одоо сангийн яамч гэсэн эдийн засгийн хөгжлийн яам одоо төлөлгөөгөө гаргаж байгаа орлогоо хэд өөдрөг тавьсныг тухайн үеийн төсөв хэлж байхад би ч гэсэн чуулган дээр хэлж лээсэн. Хитрхи өөдрөг өсөлтөд тавьсан. Ингээд эний яг гүйцэтгэл нь одоо ингээд яг харагдчих штэ. Тэгэд энэ KPI үзүүлэлт нь өөрөө дандаа үйл ажиллагаа хэвийн 100% гэд хэрэгжээ тавьсан процессын үзүүлэлтээр үнэлсэн байгаа. Тэгэхээр энэ төсөв бол өөрөө яг үнэлэхэд анх төлөвлөгдсөн дээрээ гишүүд хэлж исэн одоо гүйцэтгэлийнх нь байгаа байдал нь нэг ийм л байна. Одоо энэ орлогын төлөлгөө жишээлбэл 937 тэрбум төгрөгөөр тасарчихсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотор нөөт бүх энэ одоо гайл онцгой албан татврын төлөлгөөг дандаа өөдрөгөөр тавьсан байсан. Тэгээ энэс болоод анханасаа энэ чадвахаасаа давсан хөрөнгө оруулалт төсвөлсөн санхүүжилт одоо бүгд хойшлогдож байгаа. Тэгээ энэний гол шалтгааныг нь бас сангийн ам яг тодорхой тайлбарлаад өгөөч. Тэгээ энэ дээр ер нь дахиад за ажлын хэсгийн гишүүд олон байгаа учраас гишүүд гарын өргөөд шууд микрофон аваарай. За хий хариулах уу? Сангийн амнаас эхлэе. Мэдцээхэн сайд хариулах уу? За мэдцээхэн сайд. За мантхой гишүүний асуултанд хариулъя. Тэгээ сангийн ам гүйцэтгэл дутуугаар одоо тэгээ тэрийг гаргасан. За сангийн яам дээр ирсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлүүд бол одоо яг хугацаанд гараа явж байгаа. Өнгөрсөн оны энэ төсвийн гүйцэтгэлээс харах гэсэн салбар төсвийн ерөнхийллийн зарчигч нар дээр хэрэгжээгүй ажлуудын одоо хариуцлагыг одоо тухайн яг ямар асуудал байна та өөрөө аль салбар дээр тусгаалаад асуух нь зөв байх. Сангийн яам бол санхүүжилтийн асуудлаа шийдээд явж байгаа. За тэр одоо төлөвлөсөн орлогыг хэд өдрөг тавилаа гэдэг бол та бид нар сууж агаад төсвийн хүрээгээ батлалт тэргүүрэндээ сангийн яам бол одоо төсөө бэлдэж оруулж ирж байгаа. За энэ асуудал маань одоо тодорхойгүй нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл, за татврын орлого, гайлын татврын орлого гэдэг энэ ашигт малтмлын ч гэдэг юм амнаатаас орж ирэх орлогын тасалт үүссэн тохиолдолд бид нар төсвөө тодтоход эндээ арга хэмжээгээ тухайн өөр нь аваа явсан. За ингэхээр зэрэг энэ дээр бол одоо юу гэдэг сангийн яам гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр хариуцж байгаа асуудал бол бид нар төлөвлөлт гүйцэтгэлээ ямар нэгэн тодорхой нөхцөл үүсгэхэд тодтоход явж байгаа. За тэр төс нөгөө талдаа бид нар хариуцсан санхүүжилтийн асуудал бол таслахгүй явж байгаа. Он домцсон хөрөнгө оруулалтын асуудал оны эцэс дээр бол нэг 770 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гүйцэтгэл нь ирэхгүйгээс болоод гэрээ болсон ч гэсэн үлдсэн энэ асуудал нь бол нэгдүгээр үйлрэлд санхүүжээд он дамжаа санхүүжилтээ шийдэгдэж явж байгаа. За тэр яг асуугаад байгаа төсөл төтрүүдийн дараа дэлгэрж яралт хариулж байгаа. Би энэ дээр яг тодруулаад дахиад тий яг аль төсвийн гүйцэтгэлтэй.
За Мантхай гишүүний нэмэлт тодруулга минут өгье. Мантхай гишүүн. За хариулт хангалтгүй байгаа учраас тодруулъя. Нийт хөрөнгө оруулалт улсын төсөв 9.5 их найд, гүйцэтгэл 7 их найд, 2.5 орчим их найд буюу 26% хэрэгжээгүй. Нийт орлогын төсөв өөрөө орлогын төлөвлөгөө 937 тэрбум төгрөгөөр тасарсан. За өндөр урсгалтай зардал буюу цалин үйлчлэгээ давмгаалсан төсөвтэй боловч хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 26%-аар тасарсан. За хүн сүдэн аж ахуйн салбар дээр төлөвлөсөн гүйцэтгэл төсөв 675.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байсан боловч 441.6 тэрбум буюу 65.4%-ийн одоо гүйцэтгэлтэй 233.5 тэрбум төгрөгийн санхүүжилт үлдсэн. За салбарын төсөв бүх аймагт хуваарлагдсан боловч олон аймагт гүйцэтгэл 50%-аас доогуур байсан мөртлөө 100% гэж үнэлжээ. За энэ олон зөрүүдүүдээр би тайлбар хүсэх гээд байгаамаа. За энэ дээр ингээд тодорхой холбогд одоо албан тушаалтнууд хариулт өгнө. За ажлын хэсгийн 3 номерын микрофон өгье. Мантхай гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагж байгаа л яг хөрөнгө оруулалтын асуудал дээр нь нэгдсэн төсвийн нийт зардлын хөрөнгө оруулалт дотор бол 3 ангиллаар хөрөнгө оруулалт байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутаг, гадаад зээлийн ашиглалт. За гадаад зээлийн ашиглалт бол 1.6 их найдал 100% гарсан. За улсын төсвийн хөрөнгө оруулалт бол бид нар 5 сарын 31-ээр гэрээ игдээгүү төслүүдийг анх батлагдсан 3.8 535-аар хэмнээд 3 их найдаас бол 2.9-ийг одоо олохоор батлагдсанаас бол 2.1-ийг олгосон байгаа. Тэгээд 779 бол хөрөнгө оруулалт өөрөө яг гүйцэтгэлд суурлан олгодог зарчимтай. Яг гүйцэтгэл ирсэн санхүүжилт бол 286-г бол бид нар энэ онд нөхөрсөн. 493 нь бол угаасаа гүйцэтгэл ирээгүй. За тэгвэл нөгөө талдаа гэрээтэй төслүүд явж байгаа учраас бид нар 27 онд нь гэрээнийх нь үлдэгдлийг тусгаад төслүүдэд дуусгах бодлого баримтлана. За орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтуудын хувьд бол орон нутгийн иргэдийн хурал батлаад тэндээ яг гүйцэтгэлийг гаргадаг учраас яг манай дээр бол ямар салбар айл төслүүд гэдэг нарийн мэдээлэл нь бол байдаггүй. 3 номерын ажлын хэсгийн микрофоныг нэмж өгье. Тэгэхээр нийт хөрөнгийн зардлын яг зөв рүү 2.2-ын бол дийлэнх нь орон нутаг тэн дундаа нийслэлийн хөрөнгө оруулалт байгаа. За бусад асуудлууд дээр Сангийн яам бусад агентлагууд гараа өргөөд нэмэлт микрофон аваарай. За 7 номер Сангийн яам. Мантхай гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам манар. За Мантхай гишүүний асуугаад байгаа асуулт төрөний хөрөнгө оруулалттай холбоотой бол 2.4 их найд хөрөнгөний зардал тасарсан гэж байгаа нь орон нутаг болон улсын төсөв нийлээд хэлээд байгаа дүн. За улсын төсвийн хөрөнгө оруулалт бол 770 орчим тэрбум төгрөгөөр бол гүйцэтгэл бол гараагүй. За үүний түрүүн хэлсэн 270 орчим тэрбум төгрөг нь өөрөө гүйцэтгэл нь ирсэн боловч орлогын гүйцэтгэлтэй уялдаад гаргаж чадаагүй. За үлдсэн дүн нь бол яг өөрөө гүйцэтгэл нь ирээгүй учраас тухайн төслүүдийн санхүүжилт бол гарч чадаагүй. За орлогын гүйцэтгэлтэй холбоотой асуулт та бас түрүү асуусан. За улсын төсөвдөр татврын орлого бол нэг 887 орчим тэрбум төгрөгөөр бол өнгөрсөн онд бол тасарсан. За энэ дотроо ингээд задлаад аваад үзэх юм бол гол нь импортын нийт төлөвлөсөн импортын хэмжээ маань өөрөө 1.1 тэрбум ам доллараар буурсан өнгөрсөн жил. Энэ нь өөрөө эдийн засгийн 7 номерын микрофон нэмж өгье. Нэмэлт тодруулга. Тэгээ импорт өөрөө 1.1 тэрбум ам доллараар бидний төсвийн хүрээн дээр төсөвдөр төлөвлөсөн тооноос өөрөө дутсан гэсэн үг. За тэгээд яг үүнтэй холбоотойгоор онцгой албан татвар, гайлын татвар бол одоо тасарсан байгаа. Энэ өөрөө одоо орлогын тасалдал бол хамгийн том нөлөөг бол үзүүлсэн. За дээрэс нь суудлын автомашины импорт бол буурсан. Энэ нь бол өөрөө гайлтай онцгойтой ийм одоо импорт байдаг. Энэ нь өөрөө нийт орлогын одоо гүйцэтгэл бол сөргөөр нөлөөсөн. За дээрэс нь өнгөрсөн оны эхний хагасжилд бол уул уурхайн бүтээгдэхүүн залангуяа нүүрсний үн унсантай холбоотойгоор нийт уул уурхайн салбараас орж ирдэг экспортын орлогууд бол нэлээд тасалдсан. За энэ нь өөрөө эргээд бүтэн жилийнхаа дүндээ аж ахуй нэгжийн орлогын албан татвараас тодорхой хэмжээгээр бол тасалдахад бол нөлөөсөн байгаа. Эдийн засгийн идэвхжил буурсан гэсэн үг том зургаар авал. За тий. За Мантхай гишүүн нэмэлт тодруулга. За ингээд би түрүүн төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хариулт авмаар байсан.
Одоо ингээд төсвийн гүйцэтгэл ингээд тасалдж байгаатай холбоотой ер нь энэ улс орны эдийн засаг одоо энэ орон нутагт одоо хэрэгжээгүй олон төсөл хөтөлбөр за ингээд ер нь энэ улс орны одоо яг нийт эдийн засгаас гадна ер нь энэ ажлын байр, ажилгүйдэлтэй холбоотой энэ нийгэмд ер нь яг ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх юм бэ гэдэг дээр нэг хариулт өгөөд хаач. Тэгээ энэ төсвөөс гарч байгаа энэ ер нь үр дүн ер нь юу гэж харж байгаа? Одоо энэ гүйцэтгэл хэрэгжээгүйтэй холбоотой ер нь цаашдаа ер нь ямар арга хэмжээ авах ёстой гэж харж байгаа юм бэ? За ингээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хариулт өгөөч. За ажлын хэсгийн 1 номерын микрофон. За Уганбаатар төсвийн доктортой байдлын зөвлөл Мантах гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт гүйцэтгэл дутуу гарсантай холбоотойгоор алдагдсан боломжийг тооцсон тооцоо бол бидэнд одоогоор байхгүй байна. За энийг бол хийх аргачлан ч одоогоор тодорхойгүй, энэ төрлийн тооцоо бол бид нар одоогоор хийж эхлэегүй байна. Цаашид ер нь яах ёстой вэ гэхээр бидний ойлгож байгаагаар бол төсөв буюу төлөвлөгөө за тэрний гүйцэтгэл тэгээд үр дүн гэсэн энэ гурван зүйл бол хоорондоо уялдаатайгаар хилцэгдэх ёстой бөгөөд гүйцэтгэл дээр энэ одоо бүх зүйл маань буцаагаад одоо тайлбарлагдах учиртай. Одоогийн байдлаар бидний энэ төсвийн гүйцэтгэлийг дээрээс нь засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлантай аудитын дүгнэлттэй ингээд бүгдийн нэг дор хэлэлцээд байгаа явдалд бас жоохон учир дутагдал байж магадгүй гэсэн байр суурьтай байгаа. Дээрээс нь одоогийн эрх зүйн хууль эрх зүйн хүрээнд зарим нэгэн заалтууд бол хэрэгжихгүй байна. Тухайлбал төсвийн доктортой байдлын тухай хуулийн 11-ийн 1-ийн 4-дээр байгаа заалтыг бол бид нэр хэрэгжүүлэхгүй байгаа. Тэнд бол юу гэж нөх гэхээр дунд хугацааны төсвийн өрөөний мэдэгдэл болон төсвийн гүйцэтгэл хоёрын хооронд зөрөө гарсан тохиолдолд тэр зөрөө Тэгье. 1 минут 1 номерын микрофоныг нээ. тэр зөрөөн дээр дүн шинжилгээ хийж танилцуулах ёстой юм үүрэг хүлээсэн байгаа. Энэ заалт бол одоогоор хэрэгжихгүй байгаа. Тэгээд дээрэс нь энийг бас хэн хийх үү, яаж хийх үү гэдэг дээр ямар нэгэн тайлбар байхгүй. Ер нь цаашид энэ төрлийн заалтууд дахиад хэд хэд байх хэрэгтэй юм шиг. Үр дүн гүйцэтгэл 2, үр дүн төсвөлт 2 хоорондоо зөрүүнүүд нь юунаас болсон бэ гэдэг дээр бид нар бүгдийг тайлбарлаж чадах ёстой. Тэгжээж энэ маань одоо цогц систем болж цаашаа хөгжих үндсэн тавигдах болов уу гэж бодож чинь. Тэгээд эндээс гарч байгаа одоо суралцж авж байгаа үр лесэн гэж яриад байгаа. Одоо эндээс сургамжуудаа бид нар дараа жилийнхээ төсвөлтөнд ашигладаг болж иж энэ цикл бүтэн болох болов уу гэсэн юм байр суурьтай байна. За жаргалан гишүүн.